маш гоё мэдрэмжийг өгөх байхаа гэж хэлсэн. За юуны өмнө энэ хүү гоё цэцгийн баглааг илгээсэн. За тэгээд баярын өдөр нь баярын тоотыг хамт илгээсэн. За үүн дотор юм гоё захиа ирсэн байна. За үүнийг маш дотны хүнээс нэг хүнээс ирсэн. За ярьсан сууш хүн там болсон. Там болоогүй. За тэгээд энэ хүү захиаг нь би уншаад өгье. За хүндэтгсэн ах ууган болтгосон. За тэгээд энэ захиаг нь уншаад өгье. Хайртай дүүдэн төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Нэг л ээжийн алтан хөвлөд өрсөн олж бүрэлдсэн болохоор, нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор, нэг л нэрийг хан хороод залж овголсон болохоор, өнцрөл хагцлын донд би сэлтшиж үлдэх юм болохоор, өөцгөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор, тоонтой гэрээн дүргэж зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор, нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлах юм болохоор, нэг л хатуу урсан хавтаа туулах юм болохоор, үсэн буурал боллооч ах минь дүү минь гэх юм аа. Салаад явъя гэж сэтгэл нь урсаж холбох, сарнаад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа бид дүүдээ ах нь хайртай шүү. Төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Сайхан баярлаарэ гэд. За ийм гоё захиа хайртай ах ууган болдоос гэж. За баярлалаа. За тэгэхээр мэдлэгээ төвшүүлсэн ахтаа юу гэж хэлмээр байна. Бас одоо төрсөн өдрийн баярын мэдлэгээ төвшүүлсэн хүмүүстээ бас юу гэж хэлмээр байна. За ахтаа баярлалаа. Аавын дайтай ах болж явдаг ганц ахтаа баярлалаа. За тэгээд үүн дотор юм гоё бэлэг илгээсэн. За энэ бэлгийг энэ бичлэгийн үеэр задлаад үзүүлээрэй гэсэн. За энэ гоё зургийг маш гоё мэдрэмжийг өгөх байхаа гэж хэлсэн. Жархим боян тэ настам борл эммеми ахоти настам борл эммеми Тэгэхээр төрсөн өдрөө дурсан хүн сайхан хүрээлээрээ тэгээд гэр бүлд наадж байгаа хэрэглэн гэх нураагийн хамгийн сайн сайхан бүхнийг өсөй тэгээд сайхан баярлаарай. За баярлалаа.